Сайн байцгаана уу? Миний нэр Аян Чимэг гэдэг уянт ажиллагаа эмнэлгийн дөрс ажиллагааны тасаг эрхлэгчээр ажиллаж байна. Хүмүүсийн хамгийн их сонирхдаг асуултууд нь бол компьютер томограф болоод сорон зүй резонанс томографийн аппаратуудын ялгааг юундаа бийдэг юм бэ? Одоо ингээл ижлэгээ аппаратуудаар ийм том үнэтэй шинжилгээ хийлгээд ах юм аа. Энийн учир ялгаа нь юундаа бийдэг юм бэ гэдгийг сонирхдаг. За MRI шинжилгээ гэдэг нь бол сорон зүй резонанс томограф буюу соронзон орныг ашиглаад зөвхөн шинжлэх ёстой газар тухайн жижигхэн газрыг шинжилдэг гэсэн үг. Голцоо, толгой, нугас, нуруунуудын мэдрэлийн жигрөвчийн өөрчлөлтүүд гэх мэт. За дээрэс нь булчин, үе мөчтийн, зөөлөн эдийн ийм шинжилгээнүүдэд илүү ач холбогдолтой байдаг бол компьютер томограф аппарат бол рентген туяаг ашигладаг бөгөөд хамарч байгаа талбай хувьд бол нэлээд том. За энэгээр бол илрүүлэлтийн хувьд бол их том талбай хамарна гэсэн үг. Янз бүрийн хавдар, үүсгүр, бусад одоо уйлынхаа эдрийг ялгаа оншилоход том талбай хамарч байгаа учраас оншилгооны чухал ач холбогдолтой ийм шинжилгээ байдаг. За тэгээд MRI шинжилгээ, компьютер томографийн шинжилгээ бол угаасаа л аль нь бие биенийгээ ингээд давуу болоод одоо дутагдaltaй талыг дандаа ингэж нөхөж шинжилгээ хийдэг юм байгаа.